Та нар намайг юу хийх гэж ингэж бодож байна? Галдгоондоо хоол хийх гэж ингэж бодож байна. Үгүй. Усны хөөх цэвэрлдэг скраб хийх гэж байна. Энэ болохоор 2 халбаг сахар, тэгээд 1 халбаг какао нундаг. Тэгээд какао яадын гэхээр өнгө оруулдаг, усанд гялалзуулдаг. Сахар болохоор скраб хийж өгдөг. Тэгэхээр энэ дээр жохоо усны юм чинь. Жохоо. Тэгээд газ хуухандаа скраб хийнэ. За одоо очиж скраба хийж үзье. Усны ургалтыг түргэсгэхийн тулд 7 хоногт нэг удаа хуухны скраб маск хийж өгч явах хэрэгтэй. Тэгэх юм бол хуух цэвэрлэгдээд хэрвээ тослогдоод идэв л те. Минийх аюух тослогддог учраас ингээд скраб хийгээд байвал тослогдох нь бага. Тэгээд одоо энэ скраб зүгээр гарн дээр аваад тэгээд шууд хуухандаа түрхэх. Тэгээд түрхэхдээ сайн ингээ массажлаад. Сахарыг бол зөвхөн үсэнд ч гэлтгүй биенд бас скраб хийж ашиглаж болдог. Одоо антицеллюлит тий массаж хийх юм бол сахар маш үр дүнтэй байдаг. За болж өгөл үсээ зориултын самаар ингэж болж байгаад тэгээд хуухныхаа бүх хэсэгт нь болж өгөх хүргээд аль болох энэ оройн хэсгүүдээр ус оройгоор айгүй хөндөг учраас ерөнхийдөө оройн хэсгийг маш сайн арчилж явах хэрэгтэй байдаг. Тэгээд усыг хурдан ургуулахын тулд миний бодлоор урт гэхээсээ илүү угийг маш сайн арчилж явах хэрэгтэй байдаг. Тэгээд үзүүрийг угийг маш сайн арчлаад байвал усны ерөнхий урт нь гэмтэх нь бага. Тэгээд үзүүрийг маш сайн чийгшүүлээд байвал салаалах нь бага. Тэгээд ус салаалахгүй байна гэдэг чинь усыг тайрахгүй гэсэн, тайрах шаардлагагүй гэсэн. Тэгээд угийн цэвэрлээд байна гэдэг чинь усны ургалт сайжирч байна гэсэн үг байхгүй. Тэгээд заримдаа болохоор бүр нөгөө зарим хүмүүс усны угийг тийм ээ цочроосон тийм одоо маск хийдэг. Гарчичны ч юм уу. Гарчичны гэдэг нь болохоор зэрэг юу халуун ногоотой ч юм уу тий перцтэй маск хийдэг байна. Сонгонтой, саримстай за тэр мэрэгч биарч хийдэг юм аа. Тэгээд дараа нь ямар саримс өнөртөл явж л тааш. Тэгээд за одоо ингэдэг вакс хийсэн юм шиг. Усны угаа бас босхыг байл ингэж зүгээр биш. Нэг сахар нь ингэж наалдаад устайгаа. Одоо тэгээд малгай өмсчингүүд энэ чи ерөнхийд малгай өмсөд дулаалчраар ороочингууд ерөнхийдөө яаж сахар нь хайлаад тэгээд жигдүүлээд өгнө. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг сахарныхаа ширхээгээр ингэж усныхаа уганд хууханда скраб хийдэг байхгүй юу? Цэвэрлэх. Какао болохоор зэрэг айгуу гоё гялалсан өнгө оруулж байгаа. Тэгээд какао бас нэр усны ургалтыг сайжруулдаг шүү. Тэгэхээр надаас үсээ яаж хурд ургуулах вэ гэдээсэн. Ганц нэг хүмүүс мэдээд авчираа. За одоо ингээд эхэндээ бол гар мар наалдаад айгүй хэцүү юм шиг харагдаж байгаа ч гэсэн маш үр дүнтэй маск гэрийн нөхцөлд хийж болох ерөөсө гарын дуур материал ашиглаад тэгээ зүгийн балтай хийсэн ч болно. Зүгийн бал давс хоёрыг холиод хийсэн ч болно. Эсвэл зүгийн бал сахар какао хоёрыг холиод хийсэн ч болно. Юм 100% коконат байгаа надад 100% натурал. За кокосын тоснос аваад үзүр бол маш амархан. Ерөөсөө газ нэг оливын тос байсан ч болж ийн. Ерөөсөө чийгшэл өгдөг те зөөлрүүлдэг ямар ч төрлийн тос байсан болж ийн. Кокосны тосыг коконат ойлыг бас угандаа түрхэж болно. Гэхдээ ойрхон түрхэж болохгүй. Хаяада түрхэж болно нүгэндээ. Тижэл өгдөг коконат ойл. За ингээд үзүүртэй түрхчихэд явчих. Үзүүртэй түрхэд урттд нь бас жоохон түрхчих болно л. Ерөнхийд нь тижэл өгнө. Хамгийн гол нь үзүүр. Үзүүрт л ерөөсөө маш хайргамгүй түрхэх хэрэгтэй. Үзүүрт ерөөсөө чийгшил ихсэн гэж ерөөсөө тийм юм байхгүй. Тос ихтэн гэж.
Тийм болохоор өсний үзүүрийг маш сайн чийгшүүлж өгөх тусмаа салаалдаггүй. Миний ус одоо ерөөсөө салаалдаггүй. Би үсээ салааллаа гэж ерөөсөө тайраггүй одоо сүүлийн хэдэн жил. Ягдгүй би үзүүрээ маш сайн арчилдаг учраас. За тэгээд надад энд coconut oil-ос өөр бас янз бүрийн тос байна уу? Ийм тос байна. Еврашагийн бас миндальны ийм тос байна. Almond oil гэдэг самрын. Бүр ийм том савлгаад авдаг. Би яг л маш их юм хэрэгэлдэг учраас хүүсэндээж биш одоо биед массаж хийх, антизеллюлит массаж хийх гэдэг бүх юмд баг хэрэгэлдэг учраас надад тийм том савлгаатай над байдаг. За. Тэгээд энэ угны скрабанд те сая хийсэн скрабанд миний жижиг нөгөө нэг цитрус маслад манд дуусчих. Хэрвээ байсан бол масл нэмж болох байсан. 1-2 тусал эфирийн тос. Тэгсэн бол бүр нөгөө нэг үрд үнэ нь илүү сайн эффектив юм байна. Маслад дууссан минь одоо ямар ч гэсэн аптек явж авъя. Тэгээд нэрээ малгай. Тэг яг хуу жишээ болгоо та нарт харуулахад иймэрхүү хөргөн жижиг маслууд байдаг байхгүй юу? Энэ болохоор цайны модны масл байна, авокадо байна. Эднэрийг болохоор ерөөсөө эмийн санд зардаг. Энэ жижигуд нь болохоор эфирнийх, томууд нь болохоор үндсэн бэс маслууд гэж юм байна. Сүүзмний. Тэгээд одоо 20 минут болоод төсөө байгаа чинь. За юу гэсэн та нарыг цалхаахгүйгээр ингэсгээд болох чинь. Тэгээд үлдсэн ийм скраб үлдэх юм бол энийг хайлгүй зүгээр яаж хийж. Би бол одоо жишээлбэл энийг дүүшин дарахтай яач. Би скраб болгоод ашиглаж байна. Баяртай.